Мөрөөдөл гэж юу вэ? Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөлтөө байдаг. Мөрөөдөл гэдэг таны амьдралдаа хүрэхийг хүссэн тэр газар, авахыг хүссэн тухайн зүйл, хүрэхийг хүссэн амьдралын зорилго бөгөөд өөрийгөө хэн болохыг хүсэж байгаа тэр хувилбар юм. Бодит ертөнцөөс ирээдүйд хаана хэрхэн хэн болохыг хүсдэг бодлын ертөнцид хүргэдэг тэр төсөөлөл. Мөрөөдөл гэдэг танд утга учир, аз жаргал, урам зориг өгдөг тэр төсөөллийн зурсхан богино бичлэг шиг зураглал юм. Харин үйл хэрэг болгож төлөвлөгөө гаргаж эхлэхэд мөрөөдөл амтай бод, зорилго болон өөрчлөгддөг. Мөрөөдлийг асаах гол түлхүүр нь өөртөө итгэх итгэлэл байдаг. Мөн амьдралыг тань утга учиртай, аз жаргалтай болгодог тэр нандин бэлэг юм шүү дээ. Олон хүн амьдралдаа мөрөөдөлтөй ирдэг. Мөрөөдөлгүй хүн гэж нэгч байхгүй биз. Мөрөөдөлгүй хүн гэж амьд байвч сэтгэл сүнс хоёр нь өгсөн хүнийг л хэлэх байх. Хүмүүс өөрсдийнхөө мөрөөдлийг ярихдаа урам зориг, гайхалтай дүрслэлтэйгээр тайлбарладаг. Харин зарим нь түүнийг дурамчхан ярьдаг. Тэд итгэлтэйгээр хэлж чаддгүй. Энэ хүмүүс мөрөөдлөө шалгаж үзээгүй бөгөөд ярих юм бол хүмүүс шоолно хэмээн ичдэг. Тэд том мөрөөдхүү эсвэл бага мөрөөдхүү гэдгээ сайн мэддэггүй. Биелэх боломжтой мөрөөдөл эсвэл биелэгдэшгүй зөвнөлөө гэдгээ ч хэлж мэддэггүй. Хүмүүс мөрөөдөлтөд хүрэх арга замаа олддоггүй. Тэдний хувьд зүгээр л тэртээ алсад харагдах зэрэглээ эсвэл хизээ нэгэн цагт биелэх гайхамшиг шиг л төсөөлдөг. Орчлон ертөнцийн хууль амьдралын жамаас гажаагүй бол мөрөөдөлтөнд бодит болох боломжтой юм. Хүмүүсийн олонх нь ихсэн цэгээс тэр оргил хүрэх замаа мэддэггүй. Гэхдээ санаа зовлтгүй. Амьдрчил байвал найдлага бас байгаа юм. Учир нь амьдрал өөрөө тэр чигээрээ боломж шүү дээ. Мөрөөдөл гэдэг танд үн төлбөргүй ирсэн ч үн цэнтэй хүрэх ёстой зорилго. Таны мөрөөдөл яг юу вэ? Таны мөрөөдөл бодтой юу? Эсвэл хийсвэр үү? Мөрөөдөл дотроо олон янз байдаг. Олон янз байдаг бөгөөд хүмүүс зөв тодорхойлж чаддгүй учраас төөрөгдөлд ордог юм. Нэгдүгээрт хоосон мөрөөдөл. Амьдралд боломжгүй бүхнийг хүсэх, амьдралд нийцэхгүй, ямар ч төлөвлөгөө байхгүй зөвнөл санаанууд. Хоёрдугаарт сэрүүн зүуд. Таныг орчноос тань сатааруулдаг уран сэтгэмжил гэсэн үг. Гуравдугаарт идеалист мөрөөдөл. Энэ нь хорвоо ертөнцийг өөрчлөх гэж төрсөн онцгой хувь тавилантай гэх мэт өөрийнхөө талаарх итгэл үнэмшил. Дөрөвдүгээрт бусдын мөрөөдөл. Энэ нь эцэг их, найз нөхөд эсвэл хий нэгний ятгалгаар итгэсэн төөрөгдөл. Тавдугаарт романтик мөрөөдөл. Таны амьдрал зөвхөн та дурласан хүнтэйгээ хамт байснаар л аз жаргалтай болно гэсэн хүсэл тэмүүлэл. Зурдугаарт материаллык мөрөөдөл. Энэ нь байр, машин, өмч хөрөнгө эсвэл мөнгө, материаллык зүйл танд аз жаргал өгнө гэсэн итгэл үнэмшил. 7-дугаарт амьдралдаа тавьсан зорилго. Та энэ амьдралд юу хийхийг хүсэж байгаа эсэх, өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэлээр хүрэхийг оролдож буй зорилго юм. Хэрвээ энэ бүх мөрөөдлүүд хүний амьдралд зорилго утга учир өгөхгүй бол өөр юу гэж? Мөрөөдөл гэдэг ирээдүйн тухай таны хүсэл, оюун ухаан, сэтгэл хөдлөлд урам зориг өгч түүндээ хүрэх эрч хүч өгдөг хэр зүйл юм. Таны потенциал болон амьдралын зорилгод нийцэж байвал биелүүлж болохоор бодит байдаг. Мөрөөдөл бол хүний сэтгэл зүрхэнд чигтсэн тэр үр бөгөөд амьдралынхаа утга учирыг олсон тэр хувь тавилангийн дуудлага юм. Та сэтгэлдээ яг юу хүсэж байна? Мөрөөдөл бол үн цэнтэй бэлэг, урагш харж амьдрахыг өдөөдөх хүчтэй сэтэл бидэнд эрч хүч өгч байдаг юм. Бидний хүсэл эрмэлзэлтэй болгодог хүн болгон мөрөөдөлтөө гэдэгч та мөрөөдөлтөө хүрэх эрмэлзэл байна уу? Мөрөөдөлтөө хүрэх хүсэлгүй нэгэн гэж байхгүй биз? Мөрөөдөл болон итгэл найдар урам зориг аадаж зүгээр л орхидог. Сайн мэдээ гэвэл мөрөөдлөө дахин биелүүлэх гэж оролдоход оройтойгүй байна. Хүмүүс том мөрөөддөг хэдий ч бүх мөрөөдөл үн цэнтэй биш юм. Мөрөөдөлтөнд танаас илүү том байх ёстой. Учир нь мөрөөдлөхөө хэрээр хүмүүс өсөж хөгждөг. Хэрвээ та мөрөөдлөө хайж эсвэл мөрөөдөлтөө итгэх итгэлээ алдсан бол хүмүүс яагаад мөрөөдлөө тодорхойлж чаддгүй 5 шалтгааныг сонирхоод үзээрэй. Нэгдүгээрт итгэл унтраагч хүмүүсээс болж урамтай нь хугарч мөрөөдлөө та хайдаг юм. Энэ нь амьдралд мөрөөдөл алаачид зөндөө байдаг гэсэн үг. Хоёрдугаарт өнгөрсөн туршлагаасаа болж мөрөөдлөө үгүй хийдэг хүмүүс олон. Энэ нь урам хугарах гэдэг хүлээлт болон бодит байдал хоёрын хооронд байдаг зааг юм. Хүн болгон л энэ заагт нүүр тулдаг. Бүх юм болохоо байвал за болиё, дахиж үүнийг хизээж хийхгүй гэдэг. Гэвч би өмнөх хэсэгтээ хэлсэн шиг азгүйтэл гэдэг бол амжилтанд хүрэхэд тохиолддог зүйл юм. Гуравдугаарт дундаж нэгэн болж урсгалаар амьдрахыг хүсдэг. Энэ нь юу вэ гэхээр хүртэх ёстойгоосоо багыг хүлээж сувал хүлээснээсээ ч дор зүйлийг амьдралд авах болно.
Мөрөөдөл хүнийг энгийн нэгнээс эгэлгүй нэгэн болтол нь амьдралыг нь тэлж өгдөг. Агуу мөрөөдөлтөд хүрэхийн тулд алтан дундаж амьдрал гэж байхгүй. Энэ хоёр бол нэг зүйлийн хоёр туйлал гэсэн. За тэгэхээр дөрөвт нь зарим хүмүүс мөрөөдлийнхээ араас ямарч явах итгэл байдаггүй. Энэ нь юу вэ гэхээр хэн нэгэнд мөрөөдлөө дэлгэн гэдэг зориг шаарддаг. Хүнд мөрөөдлөө ярьж түүнийгээ биелүүлэх гэж амьдран гэдэг маш их зориг хэрэг болдог. Зориг, итгэл хоёр нь мөрөөдөд хоцордог эсвэл мөрөөдлөө биелүүлэх гэж явдаг хоёр хүний ялгаа гаргаж өгдөг юм. Хамгийн сүүлд мөрөөдөхт нь уран төсөөлөл дутдаг хүний талаар ярилцъя. Мөрөөдөл хаанаас үүсдэг вэ? Мөрөөдөл гэдэг төсөөллөөс л үүсдэг. Зүгээр л мөрөөдөж эхлэхэд мөрөөдөл уран гарч ирдэг. Сонсогдож байгаа шиг энгийн л зүйл. Төсөөлөл гэдэг мөрөөдлийн хөрс, суурин юм. Та хүсчил байвал тэр мөрөөдөлтөө хүрэх болно. Мөрөөдөл биелэх магадлал хэр их байгааг та яаж мэдэх вэ гэвэл мөрөөдлөө бодит хэсгийг шалгаж үзмээр байна уу? За тэгвэл мөрөөдлөө шалгаад үзье. Таны мөрөөдөл үнэхээр таны мөрөөдөл мөн үү? Эсвэл хин нэгний мөрөөдлийг биелүүлэх гэж оролдож байна уу? Мөрөөдөл гэдэг таны чин зүрхнийх л байх ёстой бөгөөд хүүхэд насны мөрөөдөл эсвэл хожуу насны мөрөөдөл байх нь хамаагүй. Учир нь зарим хүмүүс өөрсдийн хийж чадаагүй бүхнээ таныг л хийгээсэй гэж хүсэж та өөрөө ч мэдгүй бусдын мөрөөдлийг биелүүлдэг тохиолдол зөндөө байдаг. Үүний хамгийн тод жишээ бол эцэг эх шүү дээ. Ахлах болон дунд сургууль биднийг амжилтаа суралцуулахын тулд л багш нар шалгалт авдаг байсан. Шалгалт болгон сурсан мэдлэгийг баталгаажуулж өгдөг. Харин миний танд хүсэх тэр агуу их хүсэл бол таныг мөрөөдөлд хүрээсэй гэсэн чин ирмэлцэл билээ. Хүрч чадах тэр мөрөөдлөө шалгаад нэг үзээрэй. Яаж гэж үү? Зөв асуултыг өөрөөсөө асуух. Эдгээр асуултад хариулж чадвал та мөрөөдөлд хүрэх магадлалтай юм. Тэгэхээр та магадгүй надад мөрөөдөл бий гэж хэлж байгаа байх л да. Тийм ээ, танд мөрөөдөл байгаа. Таны мөрөөдөл үнэн цэнтэй. Гэвч одоо та тэр чинь бүтэх магадлал нь хэр байгаа болоо гэж бодож байгаа. Энэ бүхэн эдгээр асуултанд биднийг хүргэж байгаа юм. Өөртөө тавих асуулт. Үнэхээр энэ миний мөрөөдөл мөн үү? Тодорхойлох асуулт. Үнэхээр мөрөөдлөө боддоор харж байна уу? Бодит байдлын асуулт. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд өөр хүчин зүйлд найдаж байна уу? Эсвэл өөртөө найдаж байна уу? Хүсэл байгаа юу гэсэн асуулт. Мөрөөдөл минь надад үүнийг дагахыг хүчилж урам зориг өгч байна уу? Чиглэл гаргах асуулт. Мөрөөдөлтөө хүрэх төлөвлөгөө надад байна уу? Хүмүүсийг хамруулах асуулт. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд хүмүүсийг хамааруулж байна уу? Төлөөс төлөх асуулт. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд ямар ч төлөөс төлөхөд та бэлэн үү? Тууштай байдлын асуулт. Мөрөөдөл рүүгээ би одоо хүртэл алхасаар байна уу? Сэтгэл хангалуун байдлын асуулт. Мөрөөдөлтөө хүрэх нь надад аз жаргал өгч чадах уу? Ач холбогдлын асуулт. Миний мөрөөдөл бусдад хэрэг болох уу? Бусдын тусын тулд үүнийг хийх гэж байна уу? Хэрвээ та яг өөртөө өмнөчээр эдгээр бүх асуултанд хариулахдаа ихэнхдээ тийм гэсэн хариултыг хэлж чадаж байвал мөрөөдөлтөө хүрэх боломжтой нь төдий чинээх юм. Хүн болгонд үн цэнтэй мөрөөдлөө төсөөлөх чадвар байдаг шиг түүндээ хүрэх магадлалч төдий чинээ байгаа. Хэр том жижиг бусдад хэр их боломжтой утгагүй санагддаг байх нь хамаагүй. Та мөрөөдлөө шалгах эдгээр асуултад үнэн зөвөр хариулж чадсан л бол хүрч чаднаа л гэсэн үг. Хошин жүжигийн зохиолч Роберт Орбан хэлэхдээ амьдралд хоёр төрлийн хүн байдаг. Реалист болон хоосон мөрөөдөгч нар. Реалист хүмүүс хаашаа явж байгаагаа мэдэж байдаг. Хоосон мөрөөдөгч нар үргэлж байсан. Тэр газраа л үлддэг. Хэрв та мөрөөдөл алсын хараагаа тодорхойлсон бол түүнийгээ шалгаж үзэхэд бэлэн байна л гэсэн үг. Та өөрийнхөө мөрөөдлийг юу бол гэдгээ сайн тодорхойлж мэдэхгүй байна уу? Та мөрөөдөхөөсөө айдаг. Аль эсвэл мөрөөдлөө хизээ нэгэн цагт хайсан хүн байж ч болно. Тэгвэл дараах зааврын дагуу мөрөөдлөө хүлээн аваарай гэж зөвлөе. Сэтгэл зүйн бэлтгэл. Өөрийнхөө сонирхдаг талбарыг сайн уншиж судал. Өөрийн сонирхдаг талбартай холбоотой үйл ажиллагаанд хамрагд. Танд урам зориг өгдөг хүмүүс болон зүйлсийг төсөөлөн бод. Уншиж судлаад өөрт тань урам зориг өгдөг, биширдэг хүмүүстэйгээ уулзаарай. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд бие мах бодоо бэлтгэх нь чухал. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд бурханд эсвэл өөрийн итгэж үнэмшдэг зүйлдээ итгэлээ тавих хэрэгтэй. Эдгээр 6 зүйлийг хийсэн бол мөрөөдлөө олж авч түүнийгээ нээж чадах үзье.
Хэрвээ та хүүхэд насндаа мөрөөдлөө олсон бол таны зүрх сэтгэлээр дамжуулан танд ирсэн хувь тавилангийн дуудлага юм. Мөрөөдөл бол таны амьдралаас хүсэх чин хүсэл бөгөөд хэрвээ та юу ч мөрөөдөж чадаж байвал та юунд ч хүрч чаднаа л гэсэн үг. Мэт Ятес. За ингээд мөрөөдөлтөө хүргэх арга замуудын талаар ярилцъя. Алсын хараа бол мөрөөдлийг тань урт хугацаанд тавьж буй зорилт юм шүү. Бид бүгдээрээ хүүхэд байхдаа том хүнээс илүү төсөөлөлтөө бас илүү их мөрөөдөлтөй байдаг. Хэрв тэр гинэн сэтгэл тунгалаг ухаанаараа амьдарсан бол хичнээн хүн мөрөөдөлтөд хүрэх байсан бол харин нийгэм багш эцэг их хүрээлэн байгаа орчин бидний мөрөөдлийг айжмаар үгүй хийдэг. Гэвч биднээс цөөхөн сор болсон хүмүүс гэгэн алсын тэр мөрөөдөлтөө хүрч чаддаг байх. Жишээ нь 14 наснда Kobe Bryant том болохоор NBA-гийн шилдэг тоглогч болно гэсэн алсын хараатай байсан. Тэр зүтгэсэн бас чадсан. Эцэст нь дамаг болсон. Мөн Матью Маккони Далласын худалдан авагч киногаараа Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал авах мөчтөө гайхалтай ихтгэл тавьсан юм. Тэрээр өсвөр наснда түүний таньдаг хүн нь түүнээс "Чиний баатар хэн бэ?" гэхэд "Миний баатар бол 10 жилийн дараах би" гэж хэлсэн байсан. Гэсэн ч 10 жилийн дараа нөгөө хүнтэйгээ уулзахад нөгөө хүн нь "Чи одоо хүртэл өөрийнхөө баатар болоогүй юм уу?" гэж асуухад тэрээр "Харин тийм ээ, би одоо хүртэл чадаагүй л байна. Дахиад 10 жилийн дараах би бол миний хэн болохыг хүсэж би юм аа" гэж хэлсэн байсан. Харин тэр үед тэрээр Оскарын шагнал гартаа барьсан. Өөрийнхөө илтгэлийг сая үзэгчдийн өмнө шууд дамжуулалтаар тавьж чадсан юм. Алсын хараа гэж үүнийг л хэлээд байгаа юм. Амжилт бол мөрөөдөлтөд хүрсний шагнал.